Дараагийн мэдээлэл танилцуулъя. 2027 оноос эхлээд Өмнө Солонгос улс шивээс хийдэг хүмүүсээс усын шалгалт авахар болсон байна. За ингэснээр бол эмнэлгийн бус байдлаар шивээс хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг журамлах боломжтой болж байгаа юм. За тэднийг бол гэрчилгээжүүлэх систем нэвтрүүлж байгаа. За энэхүү гэрчилгээжүүлэх систем нь эрүүл ахуй аюулгүй байдлын стандартыг бий болгож албан ёсоор хүлээн зөвшөөрлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг шивээс хийгчдэд тулгарч байгаа хууль эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах зорилготой юм байна. За эрүүл мэнд халамжийн яамны лав гарагт мэдгдснээр засгийн газар 2027 оны сүүлээс шалгалтанд тэнцсэн хүмүүст гэрчилгээ олгож эхэлнэ. Шалгалтын шинэ журам системийг бий болгоход улсаас бас хэдийн төсөв хуваарлсан байгаа юм байна. За нийтдээ 635 сая вон буюу ам доллар шилжүүлбэл 430 мянган ам долларыг энэхүү системийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болсон байна. За энэ шалгалтыг жил бүр Солонгосын эрүүл мэндийн ажилтнуудын тусгай зөвшөөрлийн зохион байгуулдаг шалгалтын хүрээлэн зохион байгуулна. За тус байгуулга нь одоогоор эмч, эм зүүч, сувилагч нарын тусгай зөвшөөрөл олгох шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна. За ийм шалгалтыг нэвтрүүлэх систем нь 2027 оны 9-р сард үндэсний ассамблегаас шивээс хийлгэх тухай хууль батлагдсан. За үүний дараагаас эхлээд энэхүү уг системийг нэвтрүүлэхээр болж байгаа юм байна. За уг хууль улсын хэмжээнд эрүүл ахуй аюулгүй байдлын стандартыг дагаж мөрдхийн оронд тусгай гэрчилгээжүүлэх системийг нэвтрүүлснээр шивээс хийлгэхийг төрийн хяналтанд оруулж өгсөн. За энэ хууль нь энэ оны 10 дугаар сард хэрэгжиж эхлэхээр төлөвлөгдөж байгаа юм байна. Бүгд найрамд Солонгос улсад шивээс хийлгэх нь хууль ёсны хувьд бол ямар нэгэн зохицуултгүй саарл бүсэд хамаарагдаж ирсэн учраас удаан хугацаанд зохицуултгүй явсан салбарыг зохицуултанд оруулж байгаа юм байна. За Солонгосын дээд шүүх 1992 онд гаргасан шийдвэрээр шивээс хийлгэхийг эмнэлгийн практик гэж үзсэн. За энэ процедурыг зөвхөн мэрэгсэн эмч нараар хийлгэхээр тухайн журамд бол зааж өгсөн байсан. За үүний үр дүнд шивээс хийлгэх нь бол түгээмэл болж ирсэн ч гэсэн ихэнх шивээсчид олон 10 жилийн туршид ямар нэгэн зохицуултгүйгээр ажиллаж ирсэн учраас энэхүү зохицуултыг бий болгож байгаа. За үүнтэй холбогдуулан Солонгосын ардсан намын гишүүн Пак Жимүний хэлснээр солонгосчуудын 30 орчим хувь нь нүдний контур, хөмсгөний шивээс зэрэг гоо сайхны процедуруудыг хийлгэсээр ирсэн гэж мэдэгдсэн байна. Солонгос улсад шивээсчдэд зориулсан шалгалт авч байсан туршлага байхгүй учраас засгийн газрын зүгээс шалгалтын агуулга үнэлгээний аргыг боловсруулах зорилгоор мэрэгчлэнүүдийн ийм бүлгийг бүрэлдүүлж байгаа юм байна. За бид бол Солонгост урд өмнө байгаагүй шалгалтыг боловсруулахын тулд зөвлөлдөх байгууллага байгуулж оролцогч талуудтай санал бодлоо тасралтгүй солилцох шаардлагатай гэж эрүүл мэндийн яамны албан тушаалтан хэлсэн байна. За эдгээр арга хэмжээ нь одоо ажиллаж байгаа бүх шивээсчдийг нэгэн зэрэг шалгалт өгүүлж тэнцвүүлэх боломж байхгүй гэсэн ийм байдал байгаа учраас энэ байдал зориулан ийм шилжилтийн хугацааг олгож байгаа юм байна. За ингээд мэдээж хэрэг эцэст нь бүх Солонгос даяар ажиллаж байгаа шивээсчид үйл ажиллагаагаа явуулахын тулд шалгалтыг давах шаардлагатай болно гэж албан тушаалтан хэлж байгаамаа.